Сайн байцгаана уу хүмүүстчтэй та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Free Podcast-ийн ээлжид дугаар UG Arena-гийн Triton-ы салбараас та бүхэндээ хүрж байна. За, тэгээд өнөөдөр болохоор ээлжид нэгэн амьтантай дугаар буюу одоо өнөөдөр бол санаанд оромгүй амьтантай таарад санаанд оромгүй золгүй явдал тохиолдсон хүмүүсийн талаар Батмунх ахаасаа сонсоход бол бэлэн болсон байна. За, танд өдрийн мэндийг хүргье. За, тэгэхдээ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдээ, сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За, өнөөдөр бид нар амьтантай дугаарын ээлж дугаар хийж байна. За, тэгээд санаанд оромгүй амьтад бас байгаа. Та бүхэн сонсоод гайхаж магадгүй. Тэгээ энэ дээр бас нэг зүйл хэлэхэд өмнө бид нар бас нөгөө нэг комодо арлын луутай холбоотой зам нэгдгийн гիրийн арслантай холбоотой ярьсан боловч нөгөө зохиогч ирэхээс болоод яас ба тэр дугаарыг бид нар дахиж оруулж байгаа. Ингээд одоо тэр хэрэгүүдийг дахиж оруулж байгаа. Тэгэхээр эхнэр рүү оръё. Port Angels гэх хотоос бараг цаалбал 30 орчим километр зайтай тийм явгаа алхалтын зам байт юм байна. За тэр замаар мэдээж одоо ерөнхийдөө нэг манай ёлын амархгүй юм уу да. Одоо тэр ингээд үрслийг уушаад ингэхээр тэгээд угаасаа л ингээд олон хүн цаашаа явж лээдэг нэг манай ёлын амцны тийм ч нэг богоон цуваа шиг ингээд явждаг те. Тэгээд далайн төвшнөөс 50000 фут буюу за метр төв шийдвэр хол 1500-1600 орчим метр өндөртэй. Энэ газараа бараг 300 м орчим дээш өсөх маягтай юм алхалтын зам байт юм байна. За энэ замаар алхасаар номхон талайг алсад сүндэрлэх өндөр уусыг харж болдог. Дээрээс нь буг, уулын арслан, хар баавгатай таарах магадaltaй. За тэгээ мөн уулынхын араа шилмүс мод ургадаг. Хэрвээ хад асгатай газар руу сайн харж чадах юм бол янгир харах боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг ярхаа байх хэрэгтэй. Ер нь ихэнх тохиолдолд янгир бол хүнээс дөлдөг. Өргөнтгий юм байна. За 2010 оны 10 дугаар сарын 17-нд 63 настай Роберт Бордман өөрийн эхнэр Сьюзен бас нэг найзын хамтаа тэр Мэт билүү алхсан ба. За алхалтын ихэнд бол нэг сонир зүйл болоогүй, янз бүрийн адал явдал байхгүй. Алхалт бол сайхан явсан. 6 км орчим үргэлжлэх юм алхалтын зам төлөвлөсөн байжгаад тэр бас нэг тийм амархан биш гэж байгаамаа. Цэвэр агаар уулын оройгоос хөндөр рүү харах үзэсгэлэнт байдал зэрэг мэднэ үнэхээр үзэсгэлэнтэй байсан. За ингээ алхаж байх зам дагуу байдаг самбарууд дээр бол аргал уулын янгираас хол байгаараа хамаагүй ортож болохгүй шүү гэсэн анхаарал байсан байна. Тэгээ хэсэг алсныхаа дараа гурван найзууд амархаар бас нэг жоохон пикник хийдний хоол идгээд хээрийн өдрийн хоолыхаар суугаад идсэн байна. За тэр үед нэг янгир дөхөж ирсэн байна. Тэр янгирууд ингээд ойртод байсан бохоохгүй нэг махчаа хараатай шиг. Тэгээ ойрч жагаад ягаад ч тэдний энд байгаа тэр янгир тогт таалагдах байгаа тийм мэдрэмжийг өгсөн байна. Тэгээ Боб тэнд байсан арай туршлагатай аялагчийн үед бол тэгээ бас нэг эрэгтэй хүн байсан учраас хамгаалах зүүн ажиллаад шууд янгирыг айлгаж үргээхээр боссон байна. За яг энэ хооронд бол Пет болон Сьюзенаар буцаад ингээд явахаар ингээд юмнуудаа хураагаад бэлдээд эхэлчихсэн бохоохгүй. Тэгээ энэ залуухан манайх нь сэрэх гэж ярьдаг үү те эрийг өгч. Орон нутгийн байгаль хамгаалагчд бол энэ янгирыг бол Билли гэж нэрлэдэг юм байна л да. Үнэтэй. Тийм, нэгтэй. Тэгээд яагаад ч юм их тийм авир муутай догшин. Тэгээ Бобын хувьд бол эмэгтэйчүүдийг нэх бити яараараа айж явах яваараа гэд тэгээд өөрөө үлдсэн баг. Харин Биллигийн энэ сэрхийн хувьд бол өмнө бас хүнлүү дайрч исэн, хүм мөргөж исэн юм түүхтэй. Ингээ байгаль хамгаалагч нар Биллигийнх нэртэй энэ сэрхийг сүүлийн 4 жил ажиллаж исэн баг. Яг яахаа шийдэж чадахгүй байсан бол та нөгөө хоёр чинь биений хоёлоо харж байгаа штэ. Харин Боб тохиолдсон зүйлсийн дараа бүх зүйл тодорхой болсон байна. Янгир нь 350 фунт буюу 160 кг орчим жинтэй. Ер нь бол танк шиг гэж байгаа. Тэгээд юутай байгаа штэ. За энэ дээр нэг байгаль хамгаалагч тэгэд бичсэн байгаа байхгүй. Янгир болон аргал хүний амьтад бол хүний шээсний үнэр болон давслаг байдалыг татагддаг юм байна. Учирсдаг юм уу? Яадаг. Тэгээд давс хужир зэрэгдэх дуртай. Угтаа бол 1920-ад оноос хойш аргал янгирыг бол энэ хаваар нутагшуулаад тэгээд анх ийм экосистемийн нэг хэсэг байгаагүй учраас одоо үдээ ерөнхийдөө ингээд энэ экосистем дээр тавьчихсан тийм яг байгаль хамгаалагчд ингээд янз бүрийн ярьдаг юм байна л да. Одоо шиг энд байх эсвэл дахиад нүүлгэхээр наа чи одоо нэг эндээ дассан бит энэ нүүлгч гэдэг юм те ингээд нэг юм юу байд юм байна. За энэ Билли гэдэг нэртэй энэ сэрх бол нэлээд алдартай. Яг эмэгтэйчүүд ингээд яваад өгсөн. Тэгэн гут нь нөө Петгийн хоёр чинь Сьюзен авч бууж байгаа штэ. Бууж байхдаа дээшээ бас гэр бүлийн алхалт хийж исэн. Зөрөөд бууж байгаа байхгүй. Одоо зөрж байгаа байхгүй. Тэгэхэд тэр Джессика гэдэг эмэгтэй бол ар гэрийнхэнтэйгээ шууд дээшээ өгсөж исэн байгаа байхгүй. Тэгээд
юу болсон яасан эсэх жоон дээр нэг сэрх гарч ирээд ингэ юм болоо цаад шиг үлдээд гэдэг нэг түүхүүдээ яриад за ингэ хэсэг хугацаа өнгөрсөн дараа Боб уруудаж алхаж байгааг харсан баг. Тэнгууд нь араас нөгөө Билли гэдэг нөө сэрхчэнд дайрч байгаа байхгүй. Ингээ Боб ойртон дуун сонсогдохоор болоход бүсгүүчүүд түүнийг одоо ер нь бол ингээ сонссон ч өвдөлтөндөө нэлээд шаналаад байгаа бол ингээ бууж ирж байсан. Яолж байгааг мэдсэн баг. Ингээд дөхөө очиход сэрх Боб дээр гарч дахиж мөргөж байгаагаад тэгээд гуйнд нь ингээд иврээр айгу том эвгүй шарах үүсгэсэн байгаа ерөнхийдөө. Ингээд тэрийг нөгөө хэд анзаарсан байгаа байхгүй. Тэгээд тэнд яг хүмүүс ингээд дуу муу шуумуу гаргаад нөгөө хүмүүс ирэхий чинь холдуулчихлаа юм л та. За тэгээд иврээр ингээд гуйн цоо хатгацсан. За тэгээд олон удаа мөргүүлж бас битүү гэмтлүүд авсан байна гэж байгаа хоо. Тэгээд улмаар энэ битүү гэмтлүүдээ авснаас хойш цагийн дараа бол маш харамсалтай амьсгал хураасан. Тэгээд паркийн ажилтнууд бол Биллиг яаж таньсаглаа нь цустай иврээр нь таньсан. Ингээд түүнийг дорн илрүүлж олоод тэгээд тэр дорн бол буудаж алсан. За ингэснээр бол өөр одоо хүмүүсийн амнаас эрсдэхээс сэргийлнэ гэж үзсэн байна л да. Тэгээд одоогийн байдлаар тус уулархаг хэсэгт бол 300 орчим 310 аргал ангир нутгалдаг. Тэгээд 1980-ад оны үеэс тоотлох нь бол нэмэгдээд яг энэ дээр 1980-ад оны 84-5 оны үеэр тоотлох нь 1200 үрсэн юм шиг байлаа. Тэгэнгუთ нөгөө нутгийн иргэд экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд устгал зориулж нэлээ эдийг нудраад хятад тэгэнгуут нь амтны эрхийг хамгаалдаг байгууллага эсэргүүцээд ингээд нэг юм хоорондоо дундаа игээ за 900-ээр тогтъё гэдэг 900-ээр тогтоосон байгаа байхгүй. Тэгээд 900-аас бас хэсгийн тэр Cascade Mountains гэж байдаг шүү дээ. Америкт нэг Cascade нуруу гэж байдаг. Тийшээ бас нүүлгээд ингээд нэг 300 орчим үлдсэн юм шиг байна. Бобби ихнес Сьюзен бол паркийн удирдлагын эсрэг хэрэг үүсгээд шүүхтэр зарга үүсгээд аюултай гэдгийг мэдсээр байж уулзтын замд аргал янгэрийг зөнд нь орхиж хүний амнаас эрсдэхэд хүргэсэнд нь буруутгаж шүүгдсэн ч шүүх бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээ паркийн зүгээс зэрлэг амьтад ялангуяа аргал янгиртай ойртохгүй байх, таарвал чулуун муу зэргийг шидэн хөөх, эсвэл паркийн ажилтнууд тэр дор мэдэгдэж хөөлгөх зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байсан гэж ерөнхийдөө өөрсдөө бол өмөрсөн байна. Ерөнхийдөө бол гэхдээ нэг юм айгүй юу таагүй юм уу амьсгал. Бидний өмнө бас нэг амттай дугаар дээр ярьж ирсэн те нөгөө тэр чинь юутай дугаар ахгүй. Нөгөө алтан соёот, алтан толгойт могоо нөгөө монитор гүрвэл тэрний нөгөө ихний хэсэг нь болохоор хандгаатай таарсан айдас нь сүлбүүлж алуулдаг буу агент буудчингуудаа тий бууд нуус маар агент байсан тий тэгээд нөгөө очиод нөгөө янздах гэсэн чинь нөгөөд нь босч ирдэг тий. За иймэрхүү хэрэгүүд болсон нэлээд гард юм билээ. Тэгээ бид нар болохоор нэг аратан гэхэлэр зөвхөн махчин амьтдаг гэж бодоод байдаг боловч одоо жишээ нь бизон дээр судлах яаж байгаа бизон дээр нэг дугаар хийн. Зүүбэр гэдэг өхөр гэдэг чинь зүүбэр байна, бизон байна. Эдгээр бол бас их хүний аминд хүрдэг. Ялангуяа Йеллоустонд хүний аминд хүрдэг махад айгүй гимтээд юм байна. Машин тэрэг гимтээдэг, машин тэргүүрүү дайрдаг тийм юу байд юм байна л да. За тэр Африкийн тэр том ивэртэй одоос өхөрүүд жинхэнэ бас амар гар нэлээ дээ. За бидний дараагийн амтан бол тэмээ. За Теннесси мужи гэж байдаг шүү дээ. Америкийн хэсүүсэн Теннесси мужийн баруун хойд гэх юм да. Тэр Ширли ферм руу анхаарлаа бүгдээр хандуулна. За энэхүү фермд амьттай ойр байж тэднийг одоо нэг хурж болох болоо баруун ганцны сонирч ингээд ээлж үзэх гэдэг. Яаж би нэг ээлж үзье гэж нэг морцоор дойртохроо гэдэг. Тэнгууд бид хазчихгүй тангарчихгүй хаз. За тэгсэн чинь нэг тиймэрхүү фермд очисон байгаа. Тэгээ нөгөө хүүхдүүд очиод ингээд антимант ийдэг. За pumpkin barn байрладаг нэг тийм эдлэн байгаа. За энд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тохиолдсон хачирхалтай явдал байгаа. 42 настай сургуулийн манаач хийдэг Бобби Мартин. За түүний найз 67 настай Томми Ган нар амтны илж болдог зоопаркийг зориод одоо ер нь нэг айгу олон амтны илж үзэл яваад ээж л гэсэн бас нэг тийм юу байд юм бэ лүү. Тэгсэн чинь тэмээ дээр ирлээ. За тэмээ байрлах хэсэгт нэг яг тэмээнийхэн тэр юугийн дүрслэн нэг юм болонгартай савтай ус бухал өвсөөс өөрчлөл харагдаагүй гэж байгаа. Тэмээний байгаа газар нь одоо нэг sanctuary гэдэг бол англиар. Тэгээ хэсэг хугацаа өнгөрч хэд хэд дүн нэмэгдэж ирсний дараа тэдний хажууд нэг тэмээ гараад ирсэн гэж байгаа. Хаанаас ч. Тэнгууд хүмүүс тэмээг үдсэн газараа одоо яг тэмдээ нөө яг тэмээ ингээд бүгд нэг хараал ойртохгүй байсан. Тэмээний жоохон тухгүй болол эхэлсэн гэж байгаа байхгүй. За ингээд тэр тэмээ нь бол ингэж 600 кг жинтэй
210 см хүртэл өндөр болж өсдөг ийм амьтад. Тэгээд хэмжээнд тэмээ харж үзэх хүмүүст бол ерөнхийдөө ингээд хандгаа шиг том. Тэгээд хандгааг арай гүцэхгүй. Хандгаа бол айгүй том шүү дээ. Орооны улиралдаа одоо манайх зэвдэгсээ буур ороод орохоор дийлдэггүй гэдэг. Яг л бууг хандгаа шиг орооны үе дээр их тогшордог, ширүү авиртай болдог. Им нь харин одоо ингэ гэдэм байл орооны үе болохоор ингэ эмгэгчин тусгай шингийн ялгардаг юм байна. Одоо ийм тийм ээ. Тэгэнгүүт нь тэрийг нь үнэрлэж за эмгэгчин бол одоо ингэ үржилд ороход бэлэн байгаа юм байна гэдэг эрг чинь мэддэг. За тэгэл нөгөө ороо орохороо тэгэл нөгөө тогшордог тийм. Гэр мэрлүү машин тэрэг хүртэл дайрсан гэдэг чинь Монгол тийм тохиолдол зөндөө байдаг тийм. За ингээд нөгөө тэмээгч үзэхээр ирсэн хүмүүсд манай хоёр бас цохиж яваа штэ. За тэгээд нөгөө эмээч нөгөө хоёр чи яах вэ тэгээ нөгөө тэр тэмээгт ороо орсон баг гэсэн үг үзээд байгаа. Нөгөөт нь уурлаад нөгөө тэмээ. Тэгээ нөгөө хоёр руу дайрч байгаа байхгүй. За ингээд тэнд байсан хүмүүс туугаад н хашаар нь оруулах үзсэн бол нэмэр болоогүй. Ингээд нөгөө хоёроос ердөө холдох нөгөө хоёр руу ч л дайраад байгаа. Хамгийн ойрхон тэр хоёр байсан юм шиг. Тэгэл хазах тэрэг зэрэгээр нөгөө Бобби болон Том хоёр руу дайраад байгаа. Маш том шүдтэй юм K9 гэдэг юм том хос шүдтэй юм ба штэ. Тэгээ шүдтэй амтан. За хазалт нь маш хүчтэй. За Бобби Том хоёрыг маш олон удаа баг бүтэн толгойг тэрчээр намдаа хийх багтаах маягтан хэд удаа чанга хадсан. За бээр нь бас хэд удаа дайрч тийш тонгорцод таварсан. Тэгээ цагдаа нар ирэх хүртэл ойр тойронд байсан хүмүүс тэмээг болиулж чадахгүй байсан баг. Цагдаа нар 290-ийн цогцыг машиндаа ачаар авч явах замдаа бол тэмээ тэдэн лөө дахин дайрах орлоо гэж зөвхөн тэр хоёр хүн лөө. Тэгээ яагаад гэдэг мэддэхгүй. Тэгээ дайрсараад алдсан байгаа байхгүй. Тэгээ машин руу оруулсны дараа хүртэл машин руу дайрч гаднаас нь ингэж дайрчсан тийм тохиолдол байдаг. Тэгээ ер нь энэ бол эрүүл мэндийн ажилчид хүртэл эрсдэл учруулж байгаа учраас цагдаа нарт бол ямар зөвлөмж суулаар ингээд будаж алхахаас өөр сонголтгүй болсон учраас буудсан байна. Тэгэд 2019 онд энэ юунд үзлэгт хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ дээр яг ингэж бүүн юм болно шүү дээ. Бүүн асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээд шалгалт хийж үзээд ингээд биологч дороо шалгалт хийж үзээд хөдөө аж ахуйн мэргэжлүүд яг хөдөө аж ахуйн мэргэжлүүд нэг аюул олоогүй ч гэсэн тэмээг харгалзах хүнд асуудал байгаа юм байна гэдгийг олж мэдсэн баг. Тэмдэглэдэ. За чинь тэмээнүүд бол ихэвчлэн цэнгэг усад дуртай байдаг. Зоо паркт байсан тэмээний саунд болонгортож хөгцгүйс ус байсныг бодвол тэмээ хоол хүнс болон цэвэр усгүй удснаас үүдэн ингэж догшин авраг гаргасан байж болох юм а гэдэг зөв таамгийг гаргасан баг. За үүнтэй төстэй бас нэг үйл явдлыг энэ дээр ярьсан байгаа байхгүй тэр жишээ болгоод Техас мужид тэмээний яг орон орсон үед одоо нийлгэнд оруулахаар ажиллаж исэн хоёр залуу мөн тэмээний тавхаа хүчтэй шүдэнд амиа алдсан яг юм яриг гарсан байхгүй хоёр хүн. Тэгэхээр энэ амьтныг хүн төрлөختөн гаршуулад нэг 6000 жил болж байгаа юм уу да? Тэмээ гаршуулад тэгээд 6000 гаруй жил өнгөрсөн ч гэсэн орон орсон үед бол байгалийн жамаа дагаад догшорч зэрлэг болдог юм талтай. Тэгээ нөгөө зэрлэг амьтны үзэсгэлэн худалдааны нэг нь эмэгтэй одоо нохоо тэр эмэгтэйг авч явж ирсэн нохоо хашааны завсраар хамгаалт хашааны завсраар зэрлэг тэмээний торон дотор шургаад орчихсон байна. Тэгэн гут нөгөө эмэгтэй чинь гаргаж авах гээд араас нь орчихгүй. Одоо нөгөө тэмээгээ гаргаж авах гээд нохоо. За нөгөө нохоо гаргаж авах. За тэгсэн чинь нөгөө тэр эмэгтэй бол нохоо гарган авахаас яг нөгөө ажилтсан сандарч байгаа хот нөгөө хоёр чинь гаргаж авах гээд араас нь орсож байгаа. За тэгэн гут нь тэр тэмээ бол буланлуу тэр эмэгтэйг шахаж агаад ер нь бол хазаад одоо тавраад балсан байгаа байхгүй. Ингээд эрүүл мэндэд нь бол бас ноцтой охирол учруулсан ба. Гэтэ энэ дээр нэг сонирхолтой тохиолдол байсан. Тэр тэмээ ингээд тэр эмэгтэйн дээр зөв ингээд одоо ингээд унцтай юм ба штэ. Унгууд ингээд дарсан юм байна. Одоо энэ ингээд дараад хэвтэх маягтай. Нэг гол тэр эмэгтэйгийн толгойд юу болж байсан гэхээр тэр тэмээний дөмсгнөөс хатсан юм байна. Тэнгууд нөгөө гусаага босгоот нь гараа зүгтаасан бохоо. Тэгээд яаж таны толгойд ийм орж ирвэ гэсэн чинь зүгээр л ингээд юу ч бодоогүй би зүгээр ингээд яг дээрээс дарахад ингээд хавсаа харагдсан. Тэгээд хатсан гэж байгаа байхгүй. Наад өөр ямар ч тийм хийх юу байгаагүй, арга байгаагүй гэж. За ингээд энэ нэлийн асуудлыг үүсгэсэн байгаа байхгүй. Тэг гих мэтлийн ингээд нөгөө энэ хэрэг дээрээс болоод бус хэрүүдийг судалсан байхгүй чинь Туркэд нэг иймэрхүү юм болсон байгаа. За бас ингээд Туркэд нэг тэмээ бас харгалзагч руугаа дайраад асан байгаа. Циркэд бас нэг тэмээ бас ингээд дайраад ингээд бас
асуудал үүсгэсэн байгаа. Тэр Говинд Тривенди билүү энэтхэгийн Гужарат мужийн тэр Ахмедабад билүү тэр хотод амьдардаг иргэн. Тэгээ тэмээ аялал хийлгэж амжиргаагаа залгуулдаг юм байна л да. За тэр хотод өөр зохицуулах олон ажил байсан тул одоо Фуламина гэх хүнийг тэмээгийн түр харж бай гэж үлдээчихэд өөрөө явсан байна. Ингээд Мина захын дэрэгдэх замын хажуунаас буйсан тэмээг харж байх даалгавартайгаар үлдчихэж байгаа байхгүй. Тэнгууд орой харуу бүрий болоход Мина нойр болсноос болоод унтаад өгсөн байна. Шүн дунд нөгөө хүн буцаж ирээд тэмээгээ яг хаана ууж тавьснаа мэдгүй тэмээтэй хитрхи ойрхон ирсэн. Нөгөө тэмээ нэг харгуул сайн хараагүй юм шиг байна. Гэтэл гинэ тэмээ дайраад түүнийг маш олоудаа хазаад за энэ үед бол Мина сэрээд тэмээг үргэх болиулахыг хичээсэн ч гэсэн тэгээд Говиндын толгооноос нь ингээд зуутсан. Дээрээс тавихгүй байсан гэж байгаа. Тэгээд нөгөө тэмээ чинь юм хоёр соёотой юм биш үү? Тэр ингээд шигдээд орцсон. Бас хацалтын өвч нэлээ өндөр амтан гэж байгаа байхгүй. За ингээд Говиндыг зуугаад нөгөө чинь салгаж чадахгүй усраад нөгөө чинь гус нас орчиж байгаа. Хүчж байгаа. Тэнгууд нь нас орсныхан дараа тавьсан байгаа. Аюу сайн. Тийм үйлдэлийг тэр тэмээ гаргасан байна. За тэгээд Мина нь бол бас өөрөө гимтэж бэрцсэн. Гэхдээ эмнэлгийн үйлчлэгэнд ороод тэр гимтлээсээ бол гарч чадсан байна. За энэ иймэрхүү төстэй хэрэг бас Америк нэгдсэн улсын Мэрилендийн циркэд гарсан байна. Амьтдыг хариуцдаг нэг хүн тэмээнд гიშгүүл тавруулж бас нас урсан байгаа байхгүй. 2017 оны 7 дугаар сард болсон энэ тохиолдол бол 57 настай амьтаа хариуцагч одоо тоглолт дуусны дараагаар сургуультай амьтдыг торгонд нь буцаан оруулах гэж байхад тэмээ нуурлаад гинэт дайснаар энэ явдал өрсөлдсөн ба. Ингээд эрэгтэйг эхлээд хазаж дараа нь унгаж олон удаа дээрээс нь тавс дэвшснээс болж амьсгал нь боогдож нас барсан ба. За тэгсэн чинь тэр судалгааны багийнхан судалгаа гаргасан ба. За дэлхийд нийтдээ 14 сая орчим тэмээ байна гинэ. Дэлхийд нийтдээ нийт тэмээний 90% нэг бүхтэй тэмээ. За тэр нь болохоор Африк, Баруун Азад их байдаг. Үлдсэн хэсэг нь бол хоёр бүхтэй тэмээ илүү Төв Азийн нутгаар буюу одоо Казахстан, Монгол, Умард хятад ч юм уу те тархан байрлал юм байна. Хоёр бүхтэй тэмээний зэрлэг хэсэг нь ер нь маш цөөрсөн гэдэг нь манай хавтгай эдрийг хэлж байгаа хэл та. Үлдсэн цөө доотор бол Монголын говь, Хятадын говийн бүсүүдэд нутгалдаг. Нийт зэрлэг тэмээний буюу хавтгаан тоотлогыг 70 орчим мянга гэсэн тэр тоо гаргасан байлаа. Тэгэхээр тэрийг дахиж хармаар санагдсан. 2015 оны 1-р сард 73 настай Пеги Макнейр гэдэг эмэгтэй Марк Макнейр өөртөө ихэнх нөхөр хоёр байгаа байхгүй. Биш Марк Мэг гэдэг найзууд байгаа. Тэгээд догшин тэмээний халдганд бас өртөөд бас нэг хүнд байдалд орсон байгаа. Гэхдээ нөө ферм дээр байсан тэмээнүүд нь юу болсон байгаа. Ерөнхийдөө эрэгч нь ороон орчихсон байсан. Тэгээд нөгөө хашаанд нь ороод ирсэн хоёр хүний зүгтлээ улгасаж дайрсан байгаа байхгүй. Тэгээд хоёулаа тэмээний хашаанаас гарч амжихгүй өстөр нөө тэмээтэйгээ зурлцсан. Нөгөө тэмээ нь надад хазаж тангарч таварсаар байгаа л амьд үлсэн байгаа юм л да. За энэ үйл явдлын дараагаар зэрлэг тэмээнүүдийг хүнд ойртуулах байх шийдвэрийг ерөнхийдөө гаргаад тэгээд энэ фермийн үйл ажиллагааг бол хаасан байна. За Австрали улс ч бас их тэмээтэй улс юм байна шүү дээ. Тийм. Тэр чинь нөгөө нэг бүхтэй тэмээдэг. Тэнд чинь нөгөө Австралич яг нөгөө тэмээг авч нутглуулаад төмөр зам дээр ажиллаж байсан авокадод ажиллаж. Тэгээд тэнд нь хайцсан чинь өөдөн зэрлэгссэн. Тэгээд нөгөө байгалийн дайсан байхгүй. Тэд нар чинь нөгөө валцд хэмтэн бараг байхгүй. Тэгэхээр нөгөө хотлол улстай аим үүсэж байгаа. Одоо тийм шүү дээ. Австралич чинь тэмээ байна, молтовч нь туулаа байна, харах байна тий. Нөгөө тоотлох нь бүгд дэлбэрээд өсөд явцсан. За 2009 онд Австрали улсад олон тооны тэмээ тосгонууд дайсан хэрэг гарсан байна. Ойролцоогоор 6000 орчим зэрлэг тэмээ баг тосгонууд дайрч одоо олон тооны барилга байгууламжийг нураасан. Тэгээд хүмүүс тэмээний хөдөлд гიშгүүлж өргөдөхөөс айсандаа гэр орносоо гарч чадахгүй төрсэн. Тосгоны гудамд хэдэрхий олон тэмээ байснаас болоод хүргэлтийн үйлчлэгээ зогссон. Яаралтай эмчийн тусламж үзүүлэх үйлчлэгээ зогссон. Гэх мэтлэн асуудлууд бас гардыг байна. Тэр эмнэлгийн Рajasthan үлээ. Бид нар бас нэг ярьжсэн да. Рajasthan мужид 2016 оны 5 дугаар сард бас нэг аимшигтай хэрэг болсон. Эзэн тэмээгээ өдрийн айгам халуунд хөлийг нь тушаад хоол усгүй бүтэн өдөржин болгосон баг. Тэгээд тэмээн дээр орсон чинь одоо ууралсан даа гэсэн юм уу яасан шууд толооноос нь 100 тавсан гэж байгаа. Тэгээд бас амьд нь өрсөн. Тэгээд нөгөө Рajasthan ч айгүй халуун юм байна шүү дээ. Бараг өдрийн 50 хүрд юм байна Цельсиус. Тэгэхээр гэрчүүдийнх нь яг өдрийн ойр тойронд байсан хүмүүсийн мэдээснээр тэмээний тушааг тайлж дуусмагц тэмээ шууд эзнийхээ толгоноос хазаад авсан гэж байгаа байхгүй. За тэгээд ер нь яг тэр хүмүүсийн ярьж байгаа бол энэ тохиолдолд өмнө нь эзэн тэмээндээ
маш зохисгүй үйлдэл гаргадаг байсан. Гэнэ одоо харийн санддаг байсан. Зодддог, цогтдог. Тэгээд ер нь бол ийм асуудал байсан учраас тэмээ бол тэгж авирсан баха гэсэн ийм юу гаргасан байт юм байна л да. За ер нь бол ийм хэрэгүүд бол зөндөө байт юм байна. Шинэ одоо Пен Вейер гэдэг 60 настай хүн өөрийнхөө төрсөн өдрөөр одоо нөхөр нь тэмээ биелүүлсэн байна. За тэгээд нэг нас өрөөгүй нэг тормыг бол тэгээд Австралийн Квинсландд байдаг фермдээ тэжээхэр болоод хэдэн жилийн дараа хатагтай биер өөрийн фермийн хашаанда амиа алдсан байдалтай олцсон. За тэгээд түүний биен дээр нь бол тэмээний тавхааны уулмөр маш их байсан гэж. Цагдаа нараа үзлэг хийж үзсний дараагаар тэмээ эмэгтэйг одоо гэдэг нь орооны хувийн таарсан учраас одоо догшоод тэгээд одоо амьд нь үрсэн гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байт юм байна. За Их Британий иргэн 61 настай Карен Сакони гээд Кананы арлууд дээр амарч явж байгаад амралтын үед тэмээ унж зөвсөлтэй байсан учраас тэмээний аял хийх захиалга өгсөн байна. За ингээд тэмээний нуруунд дээр гараад тэр нэгтээ нөгөө инг байсан юм шиг байна. Тэгээд гараад хитгэн хором өнгөрөхөд тэмээ шууд гинэд тонгоож эмэгтэйг шууд газар унгацсан байна. Тонгонгууд нөө тэмцэр алдаад унчихгүй. Унангууд нь яасан ба. Нөгөө тэгтээ унгахтаа нөгөө дөрөөнөөсөө хөлн мултаж амжиг ингээд зүгт маягтаа унчихгүй. За тэнгуут нь нөгөө тэмээ хажуудлал байсан тэмээ нөгөөтгийг хазаж бариад ингээд бас бүх асуудалтай дүүрсэн байгаа байхгүй. Тэгээд тэр англи эмэгтэйд бол арцсан дайгүй хүнд гэмтэл авсан. За тэгээд уушиг нь баг зэргийн бяцралттай 5 хавирга нь угуурсан. Тэгтээ амьд гэсэн мэндүүлдэж чадсан. Тэгээд эмчилгээ авч чадсан баг. Тэгээд ерөнхийдөө нэг юм тэмээтэй холбоотой хэрэгүүд ингээд энд ингээд сонсохдоо тэрийг бас жуулчд нэлээ уншицсан ирд юм билээ. Тэгээд бидээс бас тэмээ оруулахдаа бас бодмоор л юм билээ тийм. Номхон тэмээ тэгдээр бид ингээд номхон гэж хэлж байгаа боловч бас л тийм. Ер нь хагас зэрлэг шүү дээ. Монгол манайх ч нэг юм яг номхон гэдэг болохоос бас л арай өөр нөхцөл өсөж байгаа шүү дээ тийм. Нэг ийм тэмээтэй холбоотой юм сонирхолтой хэрэгүүд бас гарч байгаа. За энэ дээр бас нэг хэрэг ярихад энэ бол тэмээтэй холбоотой хэрэг биш. Америкийн Хавай нутгийн тропикийн устай өндөр одоо усны ургамлуудтай хэсгүүдэд тийм одоо олон янзын загсны тухай бид нар мэдэн штэ тий. За усны гүний нэг 30-аас 180 см-ийн хооронд ихэвчлэн сэлдэг. Одоо тийм айгу олон төрлийн загснууд байдаг штэ. Тэгээд хүмүүс бас тэрийг агандсан байна л да. Одоо загснуудыг ингээд 2007 оны 7 дугаар сарын 21-ний орой 11 цагийн алдад Тонга Лумали гэдэг нэртэй хүн өөрийн 3 найзын хамтаар Канаха тохоо орчинд жадаар загсчилж ирсэн байна. Тэгээ сарны гэрэл ерөнхийдөө ингээд тухайн үед айгу тусч ирсэн. Тэгээ ойр орчмыг бол баримжаалаад харахад бол хангалттай тунгалаг устай байсан гэж байна. За тэгээд Тонга бол өөрөө 100 гаруй килограммжинтэй 185 см өндөртэй 19 настай нэлээд тийм бие томтой хэр байгаа. Тэгээ 3 найзын дунд бол 44 настай Ривера гэдэг залуу байсан ба. Тэгээ дөрүүлээ загасдагтаа ашигладаг салтай. Тэгээд тэр орой бас салан дээрээ сууцгаа зөөлөн сэлвэрцээр загаслах хэсэг рүү очоод тэгээ салыг бол барьсан загсаа хадгалах болон хад чулуутай хэсгээс одоо алхаад шарах ер нь бол яг ингэ нөгөө загас барихад ашигладаг. Эсвэл одоо ингэ шумбалт хийж агаад гарч ирээд юм олоод ч юм уу ингээд салан дээр ачаад гаргаж ирээд зөөдөг ч юм уу тийм ажил хийх юм байна л да. За Тонга Ривера хоёроос бусд нь өөрийн барьсан загсныхаа хэмжээнд ерөнхийдөө сэтгэл хангалуун байсан гэж байна. Манай хоёр жоохон шунсан юм шиг байна. Нөгөө хоёр ч тэгээд салаа аваад эрэг рүүгээ явчих. Манай хоёр үлдсэн байгаа байхгүй. Тонга ойр хавьд том загас байгаа эсхийг шалгахаар нэг шумбаж үзтэл яг нүүрнийх нь хажуугаар нэг том биетэй загас өнгөрч сэрвэн одоо толгойдоо зүүрсэн чийднийг ингээд шарваад өнгөрсөн байгаа байхгүй. Тэр доош тонгоогоод ямар загас сэлж өнгөрснийг харахаар гэрлээ тусгатал хоёр нүд маш том арцгаш шүттэй юм загас байсан байна. За түүний ямар загас вэ гэдгийг тодорхойлохоор эргцүүлж амжаагүй байхад хэвлийн доод хэсэгт нь маш хүчтэй цохилт мэдрэгдээд тэгээд түүний гиз дотор нь ерөөхдөө хөвлөгдөд яасан гэж байгаа юм. За Тонго өөрийнх нь одоо дотроос одоо загас шиг ингээд нөгөө ерөөхдөө шүү дээ ингээд зоогоод хошуугаа сугалсан юм шиг байна тэр загас хошуутай. За сүүлд нь өөрлөнд дайрсан загасыг одоо алхан хоншорт байсан гэдгийг бол ойлгосон байна. Тонго бол тухайн мөчөд бол хэрэг бурханд түүний өөхөх цаг босныг инхүү хэлж байгаа бол хүлээн авахд бэлэн байсан гэж сүүлд нь өөрөө ярьж байгаа байхгүй. Тэгээд усны гадар дээр гарч ирэхэд түүний найз Риверагийн царай бол хувхаа цайсан байсан. Үнэхээр санаа зовсон байдалтай байсныг бол анзаарсан байна.
Ингээ Ривера Тонгагаас би энэ хамаагүй жижигхэн залуу байхгүй. Жижигхэн тул Тонгаг өргөж сал руу гаргахад хэцүү байсан ч Тонга өөр авирч гараад амьд үлж чадсан баг. Ингээд ирэг рүү явсан. Манай ирэг рүү яваад мэдээ тусламж хайж байгаа шүү дээ. Тусламж дуудаа хайж байгаа. За тэр үед бол төргөн тусламж бол Тонгаг бол Хонолулу ч хаваан төв билүү те. Хонолулугийн эмнэлгийн яаралтай тусламжид тасагт хүргэсэн. Тэр үед Тонга бол өөрийн баруун гар болон хөлийг мэдрэхгүй байдалтай болсон байсан гэж байгаа. Ингээд Тонга гидс болон урагдсан илгээ нөхүүлэх гэж 45 оёдол тавиулсан. Түүний авсан шарх нилээд хүн дээр тооцогдчихсэн гэж байгаа. Ямар зүйл юм шарх үүсгэж болохыг эмчнэр нягтлж үзсний эцэст одоо матаарн зүү гэдэг нэртэй энэ загас байсан гэж таамаглаад байгаа. Тэр нь бол нэг хурдан сэлдэг, биеэр том, махчин урмлын дундуур ингээд сэлж ингэж явахдаа 60 км/цаг уртаа сэлдэг. Маш хурдан сэлдэг. Машин шиг. Тий. Тэгээд тэр чинь нэг усан дотор 60 км/цаг гэсэн асар том. Одоо бид ингээд агаарт одоо ийм хайсангуй нягт багтаа орчин 60 км/цаг гэдэг чинь юу асуудал. Тийм нягт ихтэй усан дор 60 км/цаг гэдэг чинь маш хүчтэй байгаа байхгүй. Тэгээд тийм орчин тийм хурдтай сэлж чаддаг. Тэгээд өөрөөсөө том махцсан загсаас бол ингээд юуруугаа орж өндөр өвснө шигүү өвснө доогор моогоор орж ингэж завсар мавсар орж ингэж амьд үлддэг ийм загс юм байна л да. Тэгээд гялтгансан зүйлсийг татагддаг гинэ. Ийм одоо шаазгаас шиг. Шаазгаас. Тэр үед Тонга бол ийм мөнгөний гэж үзсэн байсан гинэ зүгээр. Тэгээд сарны гэрэл айгуу тод байсан учраас тэр гялтганууд харагдсан байж магадгүй. Тэгээд тэр яг тэр загсыг бол махын бол орон нутгийн бас алаад иддэг юм байна л да. Тэгээд энэ загснууд бол ерөнхийдөө нэг хамгийн том доо 150 см хүртэл томордог. Жинэм одоо бас 10 кг хүрч болдог ийм том загас. Тэгээд энэ матаарн зүүн загаснууд нь бол аквариумуудад бол үнэхээр алдартай. Тэдний гялтгансан өнгө нь бол биен дээр нь гялзаж харагддаг нь үзэсгэлэнтэй ч гэсэн задгаа усанд тэдэнтэй таарах гээд байх нь нэг тийм сайхан санаа биш. Догшин авирлаж чаддаг амьтан гэж байна. За Тонгагийн хувьд бол 4 цагийн турш хаалгаанд орж 3 хоног хүнд байдалтай байсан ч гэсэн эмнэлэг тийм ч удаагүй ахиж хэд хоног гэртээ харж хэд хоноод гэртээ харж болохоор болсон байна. За шархан эдгэрээд ер нь бол тэр интернет дээр сорвихон зургийг байрлуулсан байсан л да. Тэгээд ер нь нэлээд шууган тарьсан байт юм билээ тэр нийтлэл нь. За тэр Тонга бол ээждээ эмнэлэгт байх хугацаанд ээждээ бол захиа бичсэн. Тэгээд захидал дээр бол ахиж загаслахаар явах шумбаха болох талаар дурдж байсан. Эмнэлгээс гараад хэдхэн оноод угаасаа нөгөө загасных нь хөдлөн штэ тий. Хобби. Тий. За ер нь энэ загасны халдлагад өртөх тохиолдол нэг тийм ховор бас биш гинэ. 2008 оны 9-р сард мөн ижил хэрэг Вьетнамын Халон Бэй гэдэг штэ тий. Халон Бэйд болсон. Тэгээ далайн өгөөсөлтөмөрч цулуулахаар шомбож байсан 16 настай залуу хүн зүрхийг тэр матаарн зүүд загас бол нэвт хатгаад тэгээд хүү бол маш богино хугацааны дотор бол амиа алдсан. За мөн одоо Дебора Бэй гэх хүний нөхөр бас нэг тиймэрхүү халдлаганд өртөж маш хүнд гэмтсэн баг. Гих мэтчлийн ингээд иймэрхүү хэрэгүүд бол гард юм. Тэгэхээр юм сонин амьттай бас халдлаганд өртөх. Аврах загас, махчин загас ерөөсөө акул гэж шүү дээ. Зүгээр загас байгаа байхгүй тий. Бидээс нь акулал бодоод байгаа шүү дээ тий. Энэ дээр бас нэг сонирхолтой хэргийг би олж энэ дээр хийсэн нь болохоор Леон Ресникийн амийг авч олдсон явдал гэдэг нэг жижиг нийтлэл байсан юм. Тэгээ тэрийг уншихаар болохоор Леон гэдэг энэ хүн бол Флорида мужийн Холливуд гэдэг дунд амьдардаг орон нутгийн мотор цай болон усны мотоциклийн дэлгүүрт одоо туршлагын жолоодлогоо хийдэг ийм ажилтан хүн байсан байна. 2001 оны 11 сарын 19-нд мэдээж энэ хүний хувьд бол жирийн л нэг ажлын өдөр байгаа шүү дээ. Тэгээ гол хэсэг нь болохоор шинээр өөрчлөлтүүд хийж хүчийг нэмэгдүүлсэн усны мотоциклыг захиалагч нь хүлээж өгөхөөс өмнө шалгаад туршилтын жолоодлого хийдэг хүн байгаа байхгүй юу. Тэгээ хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлсэн усны мотоциклыг унаж үзээд хэд удаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж хөдөлгүүрийн жигд үйл ажиллагааг шалгаж үзээд за ер нь бол 55 км/цагийн хурдтай байсан гэж байгаа нөгөө нэг энэ усныхаа мотоцикл. За түүний хурдыг хэмжиж зогссон ажлын залуу нь үдээсээ үдэхээр доош хэсгийн тонгоогод эргээд харахад Леон бол нөгөө мотоцикл нэг унаад нэлээд хурдтай хөдөлсөн байна. За ингээд нөгөө ч яваад ус руу унчиж байгаа шүү дээ. Тэгээ ус руу унангууд нь хэсэг хугацаа болоход ямар нэгэн зүйл болохоо бас нэг бол ойлгосон байна л да. Тэгээ хүмүүс ингээд хамтдаа хайж гисэн байна. Тэгээ түүний биеийг усны мотоцикл тэр мотоцикл олдсон газаас холгүйх олсон байгаа байхгүй. Тэгээ яагаад юу болсон бэ гэсэн чинь
Тэгээ эмнэлэг дуудсан, эмчнэр ирсэн, тэгээ Леон гэдэг залуу аль хэдийн нас барсан байсан. За тэгээ үхлийн шалтгааны нь болохоор эмчнэр одоо цагдаа нартай хамтрал ажиллаж эхэлж байгаа бол задлан мадлан хийгээл. Тэгсэн чинь биен дээр нэлдэв шарах гэмтэл байхгүй ч нүүр хэсэг нь тэр хэсэг газараа хөгөрснөөс өөр ямар нэг онцгой зүйл байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгтэл усны мотоциклийн урд хаалтны хэсэг одоо галууны нэг хэд үүд наалтсан байхыг цагдаа нар анзаарсан байна. Галууны. Ингээд үхлийн шалтгаан Леоны нас барсан газрын ойролцоо хөвж явсан хэсэг галууны нэгнийх нь далавч гимтсэн байхыг бас олж мэдсэн байна хүмүүс. Ингээд хэрэг тодорхойлсон. Леоныг усан дээр 55 км/цагийн уртаа явж байхад галуу гинэд үсрэнэсч усны мотоциклийн урд хаалтанд цохигдоод Леоны нүүрлүү шидэгдээд тэгээд Леон толгойд авсан гинтийн цохилтоосоо болоод ухаан балартаад доошоо хараад ус руу унтсан. Тэгэл гив байлсан богдож живэд галуун зүгээр цохиулаад болгоо. Ийм харамсалтай ийм хэрэг гарсан байна. Тэгэд бас нэг хэрэг байгаа нь Кесаури гэдэг нэг шувуудтай холбоотой хэрэг байгаа байхгүй. Энэ шувуу болохоор айгүй хурц хумстай гэдэг нь нэлээд алдартай. Ерөнхийдөө нэг тэмээн хяруулах юм шувуу байгаа байхгүй. Marvin House-ын төгөлтэй Аликуа гэдэг засаг захиргааны нэгжийн тэр Аликуа хотод аж ахуй эрхэлж амьдардаг хүмүүс юу байд юм байна. Тэгээ энэ хот бол нэг их хвшлийн фермийн аж ахуй эрхлэгчтэй амьдардаг. Тэгээд нэг уул толгой тоссон үржил шинтэй өөртөө ийм газар байна. Marvin House бол өөрийн гэргийн хамтаар 20 жилийн турш аз жаргалаар дүүрэн амьдарч байсан. Тэгээд тэдний фермийн бүрэлдэхүүнд бол 2 касуари шувуу, нэг имүү гэдэг бол бас нэг имүү гэдэг шувуу гэдэг чинь. Тэгээд 5 хэрэм 26 мармосет сармөгчин болон бас бус ингээд амьтдад ер нь тэрний байждаг. Тэгээд тэр хоёрт бол ферм дээр байхад фермд амьдардаг амьтдтай ямар ч асуудал үүсч байгаагүй гэж байгаа байхгүй. Ингээ 2019 оны 4-р сарын 13-нд Marvin касуари шуудын торон доторх бохирдлыг цэвэрлэхэд тийш орсон баг. Тухайд бол зүрхний жоох асуудалтай юм байна л да. Тэгээ баг зэрэг сүлдэж торон дотороод ингээ жоох өвдөлөө суусан баг. Гэтэл Marvin-ы сул дорой байдалд гинт одоо нөгөө касуари шууны догших шалтгаан болсон уу? Эсвэл тэнд байгаа тэр шууд таалагдаагүй. Ямар тач шууд Marvin руу шууд том хөлөөрөө зогсолтгүй дайрч гисэн баг. Тэгээ касуари шуу бол нисдэггүй шуу. Маш том. Тэгтээ хүчрхэг хөлтэй. Тэгээс харуунууд нь байрлах тэр хурц хумслууд нь ер нь бол юунд хэрэгтэй вэ гэхээр газраар ингэж гүйж олсон олзоо ингэж нөө дэвсэлж тасалж амьд нүрд юм байл нэг нарийн бичгийн дарга гэдэг нэг шуу байдаг үлээ могоо гэдэг Secretary Bird гэдэг нэг юм өстэй тийм Африкийн шуу байдаг юм биш ингээд өстгүү гүйдэг. Тэгтээ нөгөө могоо зогоо барихаар ингээд айгүй хүчрхэгтэй шууд дэвсэлж алждаг. Торгоо дээр дэвсэлж алдаг. Ерөнхийдөө тиймэрхүү зарчмаар ан хийдэг юм байна л да. Ингээд энэ шуу бол 60 кг хэмжээтэй 210 см хүртэл томорч болдог юм том шуу ба. Ингээд холимог идсэн шуу гэж байна. Ногоочид нь махчид нь одоо ийм холимог идсэн. Торон дотор байсан 2 касури шуу шууд Marvin-ы бүх бие рүү хөлрөө дэвсэж хаасаагүй урт хумсараа уурж тасч байсан. Ингээд Marvin бол арай хийж торноос мултарч гарч цагдаагийн дугаарт холбогдоод тусламж дуудсан ба. За цагдаагийн байгууллага эмнэлгийн яаралтай тусламжийн хамтаар ирээд хурдан хугацаанд ирж чадаад Marvin-ы зүүн гарны сухны доохон талд байрлах артерийн судсыг тэр касуари шуудын аль нэг нь тас татсан байсан тул маш их хэмжээний цус алдсан байгаа юм даа. Тэгээд яг тусламж үзүүлэх гэдэг ингэжэл цусыг алдсан учраас газар дээрээ нас орсон байгаа байхгүй. Тэгээ энэ үйл явдлыг золгүй тохиолдол гэж үзсэн ч гэсэн касуари шуун зэрлэг догшин авиртаагаараа ер нь амьтдын ертөнцид нэлээд алдартай. Ер нь бол юу яд юм бэ лээ. Энэ шууд бол юм өндөр битүүмжлэлтэй байх шаардлагатай гэж үздэг юм байлээ. Тэгэхгүй бол ер нь сүүдийг хийдэг ийм шуунууд байгаа байхгүй. Ийм одоо харамсалтай хэрэг гарсан байна. За дараагийн хэрэг бол Комодо арлын луутай холбоотой хэрэг. За урд нь бид нар Комодо арлын лууг ярьж исэн учраас танилцуулгын одоо алгасъя. Яг гэвэл урд нь бол зөндөө бас ярьсан нөгөө хүчрхэг хумс, хайрс яаж үржилд ордгоо. За тэгээд амтнаа яаж ерөөсөө стрик карнивор махчин амтан те. Динозаврын шууд үргэлжлэл хийж явдаг. За ер нь Индонезийг зорж ирдэг жуулчд бол энэ хүү гөрвлийг холоос хардаг. Авраг мониторууд аюултай байж магадгүй. Гэхдээ дүрмээр бол яг хүмүүсийг бол олз гэж үздэггүй. Гэвч харамсалтай нутгийн нэг хүүхдүүдийн дунд үе харамсалтайгаар амиа алдах тохиолдол байд юм байна л да. Комодо арлын дайралт, Комодогийн луугийн дайралтанд. За заримдаа жуулчд яаж саваагүй гэвэл ойртож ингээд селфи гэж үздэг гэнэ Комодогийн луутай. За тэр их ер нь их буруу санаа. Ер нь нэг зөв үлдгүү. За амьтдыг хизээж түлхэхгүй ер нь бол Комодо арал дээр
энэ дээр юу яаж байгаа? Яг энэ тохиолдолд 8 настай хүү Руди Сафинаг барьж ицсэн хэрэг 2007 оны 5 дугаар сард гарсан байна. Тэгээ энд бол тухайн үед их халуун байсан. Тэгээ хүмүүс ингээ борооны удирлыг илэрхийлж ирсэн те. За Комодо арлын зүгт маш их халж ирсэн. За энэ арал бол мэдээж Индонез улс аялал жуулчлалын гол зорих газар гэдэг манайхан бүгд мэдж байгаа. За энэ юу энд чинь нөгөө зэрлэг гахаа ганцхан Комодо байдаг юм байна л да. Буг, ховорцсон буг, зэрлэг гахаа гэдэг энэ юунууд гэдэг юм. Тэгэхээр энэ Комодо арлын луучин ганцхан Комодо арал дээр ш Комодо, Ринка, Падар гэдэг ингээд зөндөө арлууд дээр амьдардаг юм байна л да. Тэгэд энэ бусад арлууд нь хүн ам их нэгт суурьсан байдаг бол энэ арлуудад хүн ам харьцангуй цөөхөн байд юм байна. Тэгвэл хэдийгээр аюултажсэн энэ гүрлийг бол орон нутгийн иргэд бол алдсан юм байна. Алахыг хориглод юм байна. За аялал жуулчлалаар бол мэдээж асар их мөнгө олж байгаа гэдэг нь ойлгомжтой. За ер нь бол Комодогийн арал дээр бол Комодогийн арлын луутай хамт мөр зэрэгцэж амьдрал бол өрнөдөг. За тэгээд ингэсэн байгаа. Нөгөө хөл өмгийн талбай дээр хүүхдүүд тоглож исэн байгаа. Тэгээд нөгөө Рудигийн нөгөө Комодогийн арлын луучин хараад байгаа шүү дээ. Ийм хоолол харж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бөмбөг өнгөрөөд бут руу ингээ яваад орсон чинь нөгөө араас нь Руди хүү яг тэр нөгөө Комодогийн арлын нөгөө гөрүүл байгаа тэр бөмбөгийн яваад орчихгүй. Тэгэхээр очиод авахгууд нөгөөч ухсыгээд ингээд 8 настай хүүг бол найзуудынхаа өмнө барьцсан юм хэрэг гарсан баг. Тэгээ энэ дээр нөгөө маш халуун байсан учраас Комодо арлын луугийн үндсэн тижэл болох зэрлэг гахаа болон бугын тоо багассан баг. Тийм учраас ерөөхдөө өөр хоолныг сурвалжуудыг хайж идсэн. Энэ бол юу байгаа юм л та хүүхэд байгаа юм л та. Тэгэхээр нөгөө хүүгүүд бол иймэрхүү байдлаар ер нь амиа алддаг юм байна. Тэгээд энэ Руди хүүгийн ерөөхдөө ингээд за тэр бичснээр бол ингээд цээж бөксөө нугаацсан гэж. Ер нь бол тэгээд баг энэ тэр чигээр шахуу ингээд ийдсэн ийм амтан байна. За ер нь энэ гүрвлийг дараа нь хайгаад харамслаа найр олоогүй. Ийм харамсалтай хэрэг гарсан байна л та. За одоо ингээд манай хамгийн сүүлчийн иргийг ярих манай хэн маань Дэлгэр Батмарыг санаж байгаа хоёлын нэргийг ярьж ийсэн. Бахавна Бария гэдэг эмэгтэй. Эмэгтэйн гэр мужид арслан тариулж хамаа алддаг эмэгтэй шүү дээ тий. Тэгээд энэ эмэгтэй бол нөгөө Аз арслан гэж бид нар ярьдیں۔ Да арслан чинь зөвхөн Африкт хэд байдаггүй Аз хэд бас байдаг. Энийг бол нөгөө Panthera leo persica гэж албан ёсоор нэрлэдэг. Энэ бол Азийн арслан гэдгээр мэднэ. За манайхан бол одоо илүү эндхийн арслан гэдгээр нь илүү яриад байгаа шиг байна. За зөвхөн эндхийн Гужарат мужийн гэр тосгонд л зэрлэгээрээ үлдсэн юм байна та. 2010 онд Гужаратын засаг захиргааны тооцоосноор бол гэрийн ойд бол нэг 500 орчим Аз арслан байгаа гэсэн юм тоогол гаргаж ирсэн байна. За тэгвэл энэ бол өссөн үзүүлэлт гэж эндэгчүүд айгу баяртай байгаа байхгүй. Аз арслангаас гаднаас Бенгалийн бар, эндхийн ирвэс, цасны ирвэс, өвлөн ирвэс гэх мэт амьтад бол байдаг. За тэгээд ер нь бол энэ Аз арслан, Африк арслантай харьцуулахад биеэр арай жижиг, хөнгөн боловч зан чанарыг ерөөсөө дутаад ах юм байхгүй, адилхан зэрлэг. Аз арслангийн ерөнхийдөө ясны үлдэгдлийг бол Европоос бас олсон байдаг. Сирийн нутгаас олсон байдаг. Тэгэхээр ер нь Евразийн нутгаар бас энэ арслыг түгээмэл амьдарч байжээ гэсэн ийм юу бол байдаг. За гэрд 500 хүрсэн энэ тоон мэдээж арслангийн тоон нэмэгдэнэ гэсэн тархас нутаг нэмэгдэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Нөгөө хүнтэй тэнд газар тариалал эрхэлж байгаа хүмүүстэй нутаг хүн гэсэн үг тийм үү. За тэгэхээр нөгөө юу болж тарах вэ? Контакт үүснэ гэсэн үг. Асуудал үүснэ гэсэн үг. За энд нэг зүйл ажиглагдсан нь жууртад арслан гүзүүлэхийн тулд нөгөө юу хайж өгдөг. Дахиад хайж өгдөг. Харбины юу бас тийм байхгүй баранд ингээд хайж өгдөг. Тэгээд тэнд ингээд галуу хайж өгвөл тэдээ юу аа. Хөнгөд төлөөд ямар хайж өгвөл тэдээ юу аа. Бүр манай юу аа маань ч үлээ тугал хайж өгвөл тэгээд тэрийг ингээд хаяад хүмүүс яаж барьж байгааг нь хардаг. Тэгэхээр энийг бол айгүй буруу гэдгийг ерөнхийдөө сүүлийн аялал жуулчлалын одоо энэ мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага тэгээд байгаа байхгүй. Энэ арслан ингээд дахиад махаа хайж өгөх нь эргээд нөгөө хүнд ойртгоо эдэртэй ойрхон байгаад байгаа юм бол хоолтой байх юм байна гэдэг нэг ийм үг мессежийг хүмүүст өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хориод байгаа юм байлээ. За энэ өдөр 17 настай Бахавна гэдэг охин өөрийн хамаатай нэг охины хамтаар Гужаратын баарын хэсэгт байрлах Мерат тосгонд ажиллаж амьдардаг гэсэн байна. Тэгээд өдөржингөө ажиллаж агаад их ажлын дараа хоёр охин бол амархаар хэвтсэн. За яг энэ үед бол Бахавна гэдэг охин гадаа байх цаа нэг холгүйтэй 20 орчим метр цаана байх одоо манайхаар бол нодон жорлоо юм да тийм. Гадаа байх нойлор нөгөө хамт удаж байгаа охиноо босгоод хамтаа гэсэн. За тэгэл нөгөө
нөгөө юу тусгай явж байгаа шүү дээ. Ингээл тусгаад ингээд явж байгаа. Тэгээ нөгөө хоёр нэг нойр мөглөм явж байгаа шүү дээ ингээд. Тэгээд нөгөө бахаунаа урд нөгөө охин ард нь явж исэн шүү. Тэгээ ингээд явж исэн чинь нөгөө гэрлээ барьцсан ингээд нөгөө гэрэл нь хөдлөөд тэгээ хартлах охиныг санаж авах. Яа ингээд гэрлээ хөдлөгөөл ингээд туссан чинь угаас нөгөө гэрлэнт чинь аслангийн нүд амар туссан шүү дээ. Ингээд хоёр юм асснууд ингээд юм зогдор. Тэгээд ингээд яг өөдөөс нь маш урттай ирсэн чинь аслан гэж ойлгонготой нөгөө охинд нөгөө гүүхтэй нөгөө ус хадгалдаг танкер аваад тэнд дотор ороод ингээд чихнээсээ доош эсгээр ингээд усан дотор игээд ячж байгаа. Тэгээд нөгөө бахаавнаг барьчихж байгаа байхгүй. Бахаавнаа анзаараг юм шиг. Тэнгууд нөгөө яаж бариад яасныг бүгдийг сонсож байгаа байхгүй тэр охин. Тэгээд намгэн босныхаа дараа тэндээсээ гараад тосхныхондоо хэлээд тосхных нь очоод нөгөө хоёр арслан ярихад бол залуух хоёрыг арслан байгаа байхгүй. Ингээд нэг юм одоо яг нэг юм насан туршид арай хүрээгүй. Тэгтээ өсвөр насны арслан бол биш нэг 3 2 моёртой ч юм уу те 2 3 настай ч юм уу те хоёр сүргээсээ хөөгдсөн ч юм уу залуу хоёрыг арслаа. Тэгээд шүн угаасаа хоёр охин гараад ирсэн олцгож харсан шууд дайрсан. Энэ нөгөө тоотлогоо нэгсэн эндэлж өөрөө хүн ам ихтэй. Тэгээд нөгөө газар тариалгын газар нь тэдний ангийн бүстэй бас мөргөлддөг учраас энэ дээр юм контакт үүссэн байгаа хгүй ийм нэг юм хаансалтай хэрэг гарч ирсэн байдаг те. За өнөөдөр бид нэр хит эрхийг харлаад байна. Зарим санаанд ормгүй амьтад бас хүний харин тийм амьд хүрдэг нэг ийм хэрэгүүд бас гарч ийн тийм үү. Тэгээ энэ дээр бол бид нар нөгөө мэдээж амьтдын дугаар учраас айгүй ашигласан л да. Тухайлбал Акимушкины зэрлэг амьтдын мэдлэл явдлуудаар эндхийн арслан гэдгийг ашигласан. Untamed podcast-ны Animal Attacks, за Final Affliction-ы Animal Attacks-ыг ашигласан. За мөн одоо Scary Animal Attacks гэдэг дээр Asian Lion and Tourism гэдэг хэсгийг бас авч ашигласан. Соёмын нэвтрүүлгийн тойлын биолог махан эчний баг гэдэг хэсгийг ашигласан болвол амьтны нууцлыг ертөнцийн гэдэг номоос бас амьтныхаа талаар мэдээллийг авсан. За Steve Brucetti-ийн The Rise and Reign of the Mammals гэдэг аюул сонирхолтой ном байдаг. Тэрнээс бас авч ашигласан. Хятад хэл дээр бол Capada Domu гэдэг номыг бас авч ашигласан. За мөн сонирхолтой амьтан судал амьтаа гэж сонин шүү гэдэг бидний бас өмнө ашиглаж ирсэн их сурвалжууд бараг 12 3 их сурвалжуудыг ашиглаж өнөөдрийн амьтантай 13 их сурвалж байна. Өнөөдрийн амьтантай дугаарыг хөө та бүхэнд хүрлээ. За баярлалаа. Маш сонирхолтой. Тэгээ санаанд оромгүй амьтад байлаа одоо. Ямаа янгэр ямаа загас гэдэг бол ерөөсөө хүний амьд төрнө гэж төсөөлшгүй юм байна. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. За тэгээд бас манай сувгийг дэмжиж лайк дараад комент бичээрэй. За баярлалаа.